Манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог юм байна. Тиймээс өдөр бүр газар хөдлөж байдаг ч иргэдэд төдийлөн мэдрэгддэггүй. Одоо орон геофизикийн төвийн мэргэжлэнүүдийн хэлж байгаагаар манай оронд газар хөдлөлт маш бага баалын шалбартай байдаг байна. Энэ нь 3.5 баалаас доош аюулгүй хэмжээнд байдаг гэсэн үг юм а. Хэрвээ 7 баалаас дээш гарвал барилга байшин нурах, ан цав үүсэх зэрэг сөрөг нөлөөнүүд илэрдэг байна. Газар хөдлөлийн одоо өндөр баалын бүсд оршин сууж байгаа иргэд бол газар хөдлөл гэж юу байдгийг, юунаас болж хөдөлдөг, ямар аюул учруулдаг гэдгийг үргэлжлэн мэдсэн байх хэрэгтэй байхгүй. Ингээд тэр мэдсэн байна гэдэг чинь бол тэр улсуудыгаа бол газар хөдлөлийн одоо боловсралтай болгоолаа гэсэн үг тийм үү. За энэ ийм аюул гардгийг мэдсэний улс үндэсэн дээр яг аюул тохиолдоход бол ямар одоо зохион байгуулалттай байх вэ, яах вэ гэдгийг бол тэр хүн бол тухайн үедээ бол асуудлыг шийдэх ёстой байхгүй. Шийдээд бол тэр нэг эвдэр чимгэрсэн одоо гудамжаар явж бол баашингаас хол явдаг ч юм уу тийм үү. Баашин дотор одоо гарах боломжтой бол гардаг ч юм уу тийм үү. Ийм тухайн үед тэр хүний одоо ухаан санаагаа алдахгүй шийдэх юм чинь энэ байхгүй. Манайд 1905 онд Завхан аймгийн Төдөвтэй суманд 2 удаа 11-ээс 12 баалын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хүн ам сэрэг, хот суурин ховор байснаас хор уршигт төдийлөн учруулаагүй. Харин уулхад нуурах, зарим нэг жижиг гол горих, нуур үгүй болох, сум дугуй эвдрэх, хагарал таарсан айл, хүм мал, хагархай дор орох зэрэг сүйтгэл гарсан байна. Газар доор орсон хүм мал хэд хоног шуугилдаж байсан тухай нутгийн иргэд одоо ч хүртэл ярилцдаг. Шууд Болор Эрдэнэ Баатар хүнээр мэдээллээ.